Хотод эдрих сургууль. Ямар мэргэжлэр сурсан? Хятад хэлтэй юм байна шүү дээ, тэ. Оо, ямар мундаг юм бэ. За, тэгээд төгсөөд энд ирсэн. Ирээд ерөнхийдөө залбирч агаад тэгээд эцэн яшаа дуудаад. Түрүүн. Тэгээд ерөнхийдөө энд ирж ажиллая. Тэгээд би яах ёстой вэ гэж хагаад. Ааха. Тэгээд юусэн нөхцөл байдлаа хараад ер нь юу хүүхдүүдэд хүрэх юм бол хэрхэн сайн мэдээ бас тарааж болох вэ гэдэг талаар байдлаа харж байгаа. Тэгээ ерөнхийдөө ботсон зүйл маань өөр чаддаг зүйл маань гитар байна. Шууд хөгжмөөр эхлэе. Гэтэ нэг гитартай л эхэлсэн. Оо, тийм үү. Хэдэн жилийн өмнө вэ? 3 жилийн өмнө нэг гитартай. Нэг сарвцсан суугаал. 3 жилийн хугацаанд ингээд яхад хэдэн хүүхдэд хичнээн залуучуудад гитар заасан байна. Тэд нар маань ер нь хэр сурсан байна. 700 гаруй баг давхарсан тоогоор бас байгаа. Зөвхөн гитар гэхээс илүүгээр би бас нэг хажуугаар нь ярилцах аюул дуртай. Гэр бүл нь яаж юм те гэрхэн сайн уу тэр дундаас тэр хүүхд хүчирхийлт байна уу үгүй юу тэр хүүхд бас ямар орчинд өсч чинь ямар цан харагдахтай болж байгаа гэдэг талаар нь ингээд бас өөрөө жоохон судалж байгаа байхгүй тэр одоо аюул бүрэг байсан гэрхэнтэй ерөөсөө ярьдаггүй байсан хүүхэд өмнө ингээд уцсан донцсон те компьютер тоглоом донцсон хүүхдүүд ирээд аюул өөрчлөгдөж байгаа нь ингээд харагдаж байгаа байхгүй тэр ингээд яриа өрөвтэй болоод гитаранда дуртай болоо те өмнөчлөө өөрөө хөвхөн өөрөө хөгжөөд ирчихэж байгаа юм. Сургуулийнхаа урлагийн үүсэлт ороод те ингээд тэр юм байх дээр эзлээд амар гоо ингээд тэр хүүхдүүдийг ингээд өсөж хөгжөөд өөр болж байгааг харахтаа айгүй баярлалтай. Тий. Дараа үеийн итгэлийн өдөр тагчид гэдэг төсөлд бас хамрагдаад сургалтанд суугаад явсан юм байна те. Тэгээд тэр хэр санагдав? Тэрийг би нэг намраас сурж байгаа. Надад бол айгүй хүрсэн. Айгүй чухал санагдсан. Яг бол яг тэр талаар бас бурхан надад сануулгал явуулсан л та. Тэгээд яг бүр ингээ өдөөж өгч байгаа юм л та намайг өдөөд бадраа тий. Тэгээд тэндээс юу сурсан бэ гэвэл бидний амьдрал нэг энгийн байдаг зүйлсүүд аюу чухал юм байна гэдгийг харсан байхгүй юу. Тэгээд надад нөгөө библийн онлын талаар, үүслийн талаар тий бүтээлийн ингээд том зургаар харсан бас гоё цагууд байлаа. За тэгээд тэр сургалтаас нэг өдөөлт аваад одоо хийх гэж зорж байгаа зүйл нь юу вэ гэхээр нэг та бас нэг хичээл орчихсон шүү дээ тий. Гамшигын талаар тий. Тэгээд тэнгүүд энэ сургалтаа гэж чухал юм байна гэд. Би одоо ирэх сараас ерөнхийдөө бас аймгийн онцгой байдал, эрүүл мэндийн газар, цагийн байгууллагатай хамтраад зохион байгуулах гэдэг ерөнхийдөө төлөвлөлт явуулж байгаа. Нөгөө манай хичээл маань өөрөө бичил төслийн уралдаан зарлаад тэр талархууштайгаар ингээд төслийн уралдаан гэж зарлагдсан. Өө за хүүхдүүдтэй заах гитаруудыг бас одоо тий сайн гитарууд бас авчлах юм байна гэдэг үднээс төсөл бичээд өгсөн. Тэс тэр маань тэнцээд баяртайгаа. Давуу тал нь хүүхдүүд маань илүү нөгөө гитар барих нь хуруу өвддөг. Тэгээ тэр хуруугийн баг болтгоо өвдөхөөсэй гэдэг үднээс шинэ яг зориулт яг гитарууд нэг чухал байгаа. Илүү хугацаа маань айлаа хурдан болоо явчихж байгаа. Тэгээ үр дүн ч гэсэн илүү хурдан гарах бас боломж нөхцлүүд бүрдэж байгаа. Хөгжинд хэлэхэд бас айгүй давуу талтай. За яад үл энэ чинь аюу олон болчихлоо шүү дээ. Гитарууд маа тэгэхээр олон автоматчсан орж ирэх боломж бүрдэж байгаа юм л та. Гитаруудынхаа одоо жишээ олгоод энэ гитарыг бол хүлээлгэж өгье. Оо за баярлалаа. Оо за. Оо ямар гоё гитар юм бэ те. Өстой чамин гитар ирсэн байна. Хамгийн гол нь баярмаа зүйл нь жижигхэн. Бас тийм байх. Нөгөө хүүхдүүд маань барьж тоглоход аюу ихтэй. Тэр нь л аюу талархаж байна. Дэлхийн цагийн хэрэгжүүлж байгаа төсөл дээр бас чиний бичсэн бичил төсөл шалгарсанд баяр хүргэе. Мэдээж энэ төсөл хүүхдүүд, залуучууд, орон нутгийнханд маш их хэрэгтэй болоод бол шалгаруулсан байгаа. Тэгээд чамд бас баяр хүргье. Бас амжилттай сайн төсөл бичсэн. Цаашдаа бас улам илүү их олон хүүхдүүд, залуучууд орон нутгийнханд хүрээсэй гэж би бол бас ерөөхөр байна. Монгол улсад бас дэлхийн зүүн орон нутгийн сүм чуулгануудыг нийгмийн үйлчлэл хийхэд бол маш их дэмжин ажиллахыг хичээдэг байгаа. Тэгээ энэ боломжийг олгосон бас Америкийн ивент тэгш нартаа баярлалаа гэж хэлмээр байна. Одоо та бүхний өгсөн энэ дэмжлэгээр манай цуглааны одоо Орнод аймагт байгаа энэ цуглааны залуу одоо удирдагч энэ төгөлдөр гэдэг энэ залуу маань бол улам илүү олон хүүхдүүд, залуучууд одоо орон нутгийнханд бас энэ гитар сургалтаа зааж одоо ингэж хурж үйлчлэх болно. Тэгээд энэ төгөлдрийн маань бас үйлчлэл улам илүү их өргөжих болно. Олон хүн сайн мэдээг бас хүлээн авах болно. Тэгээд энэ бүх боломжийг олгосон ивент тэгш нартаа Дэлхийн зүүн Америкийн одоо ажилтнууд болон ивент тэгш нартаа та бүхний ажил үсийг бурхан хамгийн илүү ихээр ивэн нэгүсэх болтугай гэж өрөөё.